Тэгвэл чи. Амт цаана үзэгчтэй би хөтлөгч Намуна байна. Энэ бүр арай жижиг юм аа. Амт цаана үзэгчтэй би хөтлөгч Намуна байна. Миний аяг маань цааш дугаар үзэгч та бүхэндээ яг одоо бүгд бэлэн болсон байна. За тэгэхээр миний байж байгаа газрыг яг одоо харж байгаа хаа. Энэ бол Монголын иммиграшн буюу гадаадын иргэн харьяат гэдэг ийм бэрхшээлтэй ийм газар байгаа. Ер нь бол бүгдээрээ иммиграшн гэдэг байгууллагыг ерөнхийд нь мэдчих ч гэсэн яг дотроо ямар үйл ажиллагаа явуулдаг, юу гэдэг, хичнээн хүн ажилтны хичнээн хилтэс байдгийг, орон зайд хилтэс салбар байдгийг нарийн ширээнийг нь бол мэдэхгүй байгаа. Тэгэхээр би өнөөдөр иммиграшны үзэгч та бүхэндээ танилцуулахаар бэлдсэн байгаа. Яг ямар зорилготой юу хийдэг байгууллага вэ гэдгийг нь тэгээд мэдээж иммиграшн санал тавьсан. Иммиграшн маань бас миний саналыг маш гоё хүлээж авсан. Ингээ бүгдээрээ орцгой их том гоё байгууллага юм байна. Энэ хаан байрлалтай гэхээр за одоо яг харуулж байгаа байна. Энэ бол мэдээж Чингис хаан олон улсын хэсэг бодлоо. Энэ яг миний хойд харагдаж байгаа болохоор за тэрний наан байрлал юм байна. Шинэ хаан нөгөө зохицол ба. Яг стадионыг өнгөрүүл байрлал юм байна. Ийм тусдаа маш том байртай юм байна. Тэгээд урталтай ийм маш олон машины зогсоолт их гоё байрлал байна. За ингээ үүдээр нь орж ийна. Ороод ирлээ. Биднээс ахлуулна том заалтай байна. За энд бас ингээд бүх улсын пассвортууд харагдчихээн энэгээр. За их маш олон улсын тугнууд байна. За ер нь их гоё юм биш үү? За ээшлээ. Сайн бацгаана уу? Сайн байна уу? За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа өдрийн мэнд. Би хотын аялалгийн нэвтрүүлгээс явж байгаа. Мэдээж өнөөдрийн дугаар үзэгчтэй яг иммиграшн гэдэг байгууллага юу хийдэг вэ? Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг танилцуулах гэж байгаа юм л та. Тэгээ та надад бас эхнээс нь жоохон тайлбарлаад жоохон явуулаад өгөө. За тэгээ за баярлалаа. Манайх гадаадын иргэн харьяатын газар за тэгээд үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр ерөнхийдөө бидэд виз зөвшөөрлийн газраас эхлээд үйл ажиллагаагаа танилцуулъя авчид. За тантай эхлээд танилцъя тий. За виз зөвшөөрлийн газрын мэргэжилт мандах байна. За виз зөвшөөрлийн газар гэхээр мэдээд энэ хүмүүс виз авах хүсэлтэд өгдөг гэсэн үг үү? Тэгэд энэ гадаадын иргэд Монгол улсын виз аавна. Дээр нь визийн зөвшөөрөл, хуулирлага, оршин суух олголт, оршин суух сонголт. За тэгээд Монгол улсад албан болон хувийн хэрэгээр амьдрах бүх зөвшөөрлөө хүсэлтэй бол манад бүрдүүлж өгнө. Дугаар аваад төр иргч бол төр иргч, цагаач бол цагаач иргэдийн эндээс дугаар авсныхаа дараа нэмэлт мэдээлэл шаардлагатай бол информашн цогноос авчна. Манай информашн цогтой 1882 тусгай дугаар ажиллаж байгаа. Энэ дээр бол өглөөний 8:30-аас 17 цаг хүртэл бүх мэдээлэл өгж байгаа. За дээр нь энэ дээр паспортын олголтуудаа бүгдийг нь буцааж олох хэсэг нь байгаа. Мэдээлэл өгөх нь байгаа. Визийн зөвшөөрлөө бол манайх явуулж дуусныхаа дараа мессеж үйлчлэгээр болчихдог байгаа. Тэгээ одоо сүүлийн үеийн технологи дэвшүүлэлтэд ороод за одоо ийшээ манайх виз зөвшөөрлийн газрын цагаач гэр бүлийн хариуцсан хэсэг рүү оръё. За тэгээ манай мэргэжлүүд энэ дээр болохоор яг гадаадын иргэдийн нөгөө харьяатын виз зөвшөөрөл авч байгаа оршин суух авч байгаа хэсгүүд бол бүгд энэ хэсэг дээр хийгдэнэ. За тийшээ болохоор ийшээ материал хүлээж авч байгаа. Энэ цонхон дээр бүгдээ суугаад дугаараар дуудаад үйлчлүүлэгчдүүд гарч эндээ ирээд материалуудаа өгнө. Материал бүрдсэн тохиолдолд бид нар материалаа аваад цаашаа оршин суух, төр өргөч, виз олголт руу бүгдийг салгаад өгөө явуулчихна. За одоо жишээ нь энэ дэр визийн бүрт гадаад иргэд бүртгэлийн ажлыг хийх гэдэг материал өгж байгаа. Хөдөлмөр эрхлэгчээр ороод ирсэн. Тэ. Одоо энэ ч харин гайгүй баг байна тий. Энэ чинь ер нь бол нэг өдөртөө бол 500-аас 600, заримдаа бол их олон ирнэ. Их өрсөн тохиолдолд бид нар бас хонох тохиолдол гарна ажил дээр. За бүгднийг шалгаж үздэг гэсэн үг шүү дээ. Тий, нэг өрсөн бүгдийг шалгана. За энэ дээр болохоор саяны хүлээж авсан материалуудаа бүгдийг бүртгэлийн хэсгэнд явуулчихж байгаа. Бүртгэлээ хийгээд одоо нөгөө саяны өгжсэн паспорт очиж энд ингээд овоорцсон байгаа зас. Ингээд байж гэн. За хойдлын оройлоо орохоор чи эндээ бид нар за арын албах гэж болно. Манайхан.
Монгол улсад 11 төрлийн виз англи байгаа. Тэ 11 төрлийн виз англитэй чи салгаж ялгаж энд өгч байгаа. За энэ дээрээс бүртгэл дээр шууд нэг пассвортаа уншуулад үзүүлчих бүгдрээ. Виз Оросоос авсан хэлбэрийн карт нь олон өнгөтэй байгаа. Энэ дээр А2-оор авч байгаа. Төрийн байгууллага урилгаар ирж байгаа хүмүүс бол улаан өнгийн байна. С буюу суралцагчаар мэрэгжилтэд дэвшлүүлэгч оюутнууд бол ийм ягаан өнгийн карттай байдаг. За хөдөлмөр эрхлэгчээр шашны төрийн бус байгууллага О-гоор ирж байгаа хүмүүс бол шар өнгийн. Хөрөнгө оруулагчаар ирж байгаа хүмүүс бол саарл өнгийн карттай байгаа. За тэгээд тэдгээрийн нөгөө Монгол Улсад албан болон хувийн хэрэгээр оршин сууж байгаа иргэдийн гэр бүлийн гишүүд бол энэ цэнхэр өнгийн карттай байна. Тэр нь одоо энэ манай оршин суух үнэлгээ хэвлэлдэг компани байгаа Төр Телеком компани. Тэр өдөрт бидний хийсэн оршин суух зөвшөөрөлтөд хийсэн сүлжээнд оруулах хийсэн болгоныг хэвлээд гаргадаг. Сайн байна уу? Сайн байна. Өстө уучлаарай, ажил нь жоохон саадалчлаа. Зүгээр. За та ихлэ өөрийгөө танилцуулаач. Би энэ гадаад иргэн харьяатын газрын виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн бүрэн цагт гэдэг юм байна. Одоо энэ тэгэхээр бүх пассвортуудыг хүлээж авдаг гэсэн үг шүү дээ. Бүх юмнуудтай хүсэлттэй. Хүлээж аваад тийм гадаад ирэхтэй холбоотой бүхэл оршин суух зөвшөөрөл, пассворт, виз зэрэг хүлээж авах. Тэгэхээр би бас маш олон хэлтэй байдаг гэж сонсон л да. Ер нь бол гадаад. Тэгэхээр та яг ямар хэлтэй? За би англиар зэрэг ярина, францаар ярина. За маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За ингээд виз зөвшөөрлийн газрын үйлчлэгээний заал нэг давхарт ингэ байгаа. За хоёр давхарт харьяатын газрын үйл ажиллагаатай та бүхнийг танилцуулъя. За энд явж байгаа замд энэ уран зургийг 1 2 3 давхарт бүгдэнд нь зурдаг байгаа. Манай байцаагч сонсогдсон. Ахын 2010 онд зурсан. Тэгээ энэ байгууллага өөрөө зурсан олон жил ажиллаж байгаа. Мондөг хүн байгаа. За яг одоо харьяатын газрын үйл ажиллагаатай танилцуулж орж байна. Энэ бол бас маш гол газруудын нэг нь байгаа. За сайн байцгаана уу? За ажил дундуур нь ороод ирлээ, уучлаарай. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За та өөрийгөө танилцуулаач. За би гадаад харьяатын газрын Монгол Улсын харьяатаас гарах иргэний харилцааг сэргээн тогтоох асуудал хариуцсан мэргэжилтэн байна. За тэгэхээр яг одоо л үзэгчид маань харьяатын газар гэж яг юу явуулдаг газар юм болоо гэдгийг хайж байгаа ш. Тэгэхээр яг ямар үйл ажиллагаатай байгуулга вэ? Газар вэ? Манай газар нь бол Монгол Улсын харьяатаас гарах иргэний харилцааг сэргээн тогтоох, Монгол Улсын харьяат болох гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар болон гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг хөгжлүүлэх асуудлыг үндсэн чиглэлийг бол хариуцдаг газрын нэг байгаа. За харьяатын газрын үйл ажиллагааг маш тодорхой товч танилцуулж өгсөнд маш их баярлалаа. За баярлалаа. За манай гадаад иргэн харьяатын газрын үндсэн чиглэлийг хэрэгжүүлдэг газруудын нэг бол хян шалгалтын газар. Тэгээд тус газар нь бол хойдлын байрны 2 давхарт байгаа. За тэгээд та бүхэн хорц танилцсноо. За баярлалаа. За одоо тийш явнаа. За энэ бол мэдээлэл технологийн хэлтс сүлжээний инженерүүд гэсэн ийм газар байна. Энэ нь болохоор гадны хүн орохыг хоригддаг. Яагаад гэхээр бүх одоо иммиграшнтай холбоотой нууц одоо хэрэгүүд ер нь төрийн нууцад хамаардаг юм байна л да. Сүлжээний бүх асуудлууд болохоор тийм болохоор гадны хүн орохыг хоригддаг. Телевиз бичлэг бол бүр мэдээж орж болохгүй болохоор ийш орж болохгүй нэ. Ийм гаднаа бүр кодтой хурууныхээ дарж ордог ийм маш нууцтай газар байт юм байна. За энэ бол хурлын танхим гэж байна. Иммиграшны маш олон улсын түгнүүд байна. Мэдээж Монголтой одоо харилцаа холбоотой байдаг улсуудын түгнүүд байгаа. Их том сайхан газар байна да. За энэ барилга маань бол 2008 онд хамгийн анх суурин тавигдаж баригдаж эхлээд 2010 онд бүрэн гүйцэд ашиглалтанд орсон. Одоо бол нийт 130 хүн ажилладаг ийм том маш гоё барилга байдаг юм байна. Бүх зүйл нь маш тухтай юм байна. Ажлах орчин маш өндөр. Тэгээд мэдээж барилгын маань арталт 2 орон сууц байдаг гэж энэ 2 орон сууц маань бол
бүх ажилчид маань зах зээлийн өмнөөс илүү хямд өгөөд энэ хорон сууцыг худалдаж аваад амьдарч байгаа юм байна. Тэгэхээр ажилтайгаа маш ойрхон. Ер нь бол ажилчдын хувьд ч гэсэн, байгууллагын хувьд ч гэсэн ажиллах нөхцөлийг бол маш дээд зэргээр хангаж өгсөн маш гоё юм тогттой барилга байна. За хурлын өрөөнийг имэрхүү юм. Одоо цааш явнаа. За сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? Гадаад иргэн хариатын баруун бүсдэх газрын хялт усан байцаагч хаан байна. За тэгэхээр сургалтанд сууж байгаа гэсэн чинь яг юуны сургалтанд хэд хоногор сууж байгаа вэ? Бид тэгээд 10 бомбдоос нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй хялт усан байцаагчуд ингээд сууж байгаа. Нийт 15 хоногийн сургалтанд ингээд амжилтаа суугаад өнөөдөр сүүлийн өдөр буюу маргааш шалгалтанд өвлдөл гэж сууж байна. Сургалтанд суусныхаа дараа шалгалт өгдөг гэсэн үг үү те? Ерөнхийдөө бол энэ бол хялт усан байцаагч 2 жил тутамд нэг шалгалт мэрэгшүүлээд дараа нь шалгалт авдаг хэм журамтай тэрнийхээ дагуу тэгээд шалгалтанд өвлдөө сууж байгаа. За маш их баярлалаа. За та иммиграшны байгууллагт хэдэн жил ажиллаж байгаа вэ? Би 2008 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд 2012 оноос хойш хяналтын офисын байцаагч ингээд тасралтгүй ингээд ажиллаж байна. За маш их баярлалаа. Танд амжилт хүсье бүгдэнд нь шалгалтанд. За баярлалаа. За би доор бас нэг хурлын залаар орсон. Сая бол мэдээж хурлын залаар ороод сургалт хийж байгаа мэрэгчлэтнүүдтэйгээ уулзж байгаараа тэрлээрээ Монгол улсын хэмжээнд бол 20 гаруй бомбд байд юм байна. Гэхдээ мэдээж улирлын чанартай ажилладаг гэж байна. Тэгээд 20 гаруй бомбдоос маань 10 гаруй төлөөлөгч нар ирээд өнөөдөр ингээд сургалтанд сууж байгаа юм байна. Тэгээд 2 жилийн хугацаанд бүх төлөөлөгч нар маань сургалтанд сууж шалгалт төгж мэрэгжилд дэвшлүүлдэг юм байна. За энэгээр бас энэ бол Маршал хорлоогийн жобосны гадаад паспорт байна. Ер нь бол Монголын хамгийн анхны газарт гадаад паспорт гэсэн үг 1931 он үндэсний төв архив гэсэн байна. За энэ нь болохоор хамгийн анхны зорчих тасалбар тий. Энэ нь бол хамгийн анхны зорчих тасалбар юм байна. Оросын Хяхтын захын комиссарын яамнаас сургуулийн Орос багшид олгосон зам явах бичгээ гэсэн байна. Билет гэвчсэн хамгийн анхны. Одоо бол жижигхэн болсон шүү дээ. Энд чинь энэ үед их том байж. За одоо болохоор үзэгч тавтгандаа гадаад иргэн хариуцлагын газрын хяналт шалгалтын газрыг танилцуулах гэж байна. Ингээд бидэрсэн байна. Сайн байна уу? За сайн байна уу та? Өөрийгөө танилцуулаач. Би гадаад иргэн хариуцлагын газрын шалгалтын газрын байцаагч үнэн багч юм байна. За тэгэхээр яг ямар үйл ажиллагаа явуулдаг газар вэ гэдэг талаар та үзэгчдэд танилцуулаач. За манай байгууллага та бүхэн сая үндсэн чиглэлийн 2 нэгжээр орсон байх. Ер нь бол яг гадаад иргэдэд зөвшөөрөл бүртгэл энэ виз олгодог асуудал байгаа мэдээж зөвшөөрөл бүртгэл виз асуух болж байгаа бол яаж энэ шалтгаан зөрчилдөг шийдвэрлэдэг нэгж байх хэрэгтэй. Тэр нь үйлчлэг бол манай байгууллагын шалтгаан газар байгаа. Шалтгаан газар үндсэндээ яг 2-3 чиглэлээр гэж ойлгож байна. За нэгдүгürt нь бол зөрчил гаргасан гадаад иргэдийн захиргааны зөрчлийн асуудлыг шийдвэрлэх. За төрийн шалгалтын тухай дагуу одоо бид орон нутгийн болон үндэсний хэмжээнд энэ шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд хичнээн одоо улсын байцаагчид юм бол. За одоо яг манай байгууллагад бол нэг 70 орчим байцаагч нар байгаа. Яг одоо энэ Улаанбаатарын хотын хэмжээнд бол одоо манай төв байгууллага төр бол 15 ажиллаж байна. За бусд нь бол орон нутгад ажиллаж байгаа гэсэн. Бүх одоо үйл ажиллагаа болж байгаа 20 хэдэн бомбд маань ингэ ажиллаж байгаа гэсэн. За энэ бол мэдээж заал байна. Маш том заал байна. 2 талдаа шийдтэй саксны заал байна. Тэгээд фитнес гэж юм. Бас усанд орох газар саун гэх бүх зүйлүүд мод юм байна. Ер нь бол ажиллаж байгаа бүх одоо яг ажилчид маань эрүүл мэндийн хувьд энэ бүрэн юм хангагдсан байт юм байна. Бүх ажилчид маань энд бол чөлөөт цагаараа тоглож болно. Тэгээ яг ажлын цаг гэх юм бол 8:30-аас 17 цагийн хооронд байдаг. Гэхдээ дөнгөж саяхан бидний орж танилцсан газар бол харьяатын одоо энэ газар бол яг цагийн уурт бол баригддаг юм байна. Ер нь бол бидний сайн ойлгож байгаагаар гэх юм бол үргэлэг кинонд дэр гардаг штэ. Хизээч хамаагүй очвол ямар нэгэн байдлаар визгүй ч юм уу эсвэл бол одоо өөр зөвшөөрөлгүйгээр ингэж оршин тогтнож байгаа хүмүүсийг хөөж ингэж албадан гаргадаг ийм хэсэг гардаг та үргэлэг дээр яг л тэрэн шиг үйл ажиллагаа явуулдаг.
газар нь юм байна. Тэгээд доотлын давхарт бол төр саатуулах байр байдаг гэж. Гэхдээ энэ нь болохоор шүүхийн газартаа холбоотой байдаг болохоор яг орж болоос сонирхож үзэж болохгүй юм байна нууцын зэрэгтэй. За энд бол мэдээж бялдаржуулах өрөө буюу фитнесийн өрөө маань байна. Талтай байна. За хоолоо идээд тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань нэрэн дуусчихна. Нэвтрүүлэгтэй хамт байсан баярлалаа. За хэвчээ чи. Цаана үзэгчтэй би хөтлөгч Намуна байна. Энэ бүр арай жижиг юм аа.